Эрхэмлэгчтэй хүндээ орой мэнд хүргэе. Юу болов хөтөлбөрийн шинэ 7 хоногийн эхний дугаар эхэлж байна. Тэгэхээр өнөөдөр даваа гараг ээлжит ёсоор улсын хурал дахь намын бүлгүүд хуралдаж энэ 7 хоногт хилцэх асуудлуудаа ярилцлаа. За ямар хуулиуд дээр ямар байр суурь нэгдсэн байр суурьтайгаар оролцох вэ гэдэг байдлаар мэдээлэл байр суурьудаа нэгтгэсэн байгаа. За улсын хурал дахь ардчилсан намын бүлэг харин ганцаараа өнөөдөр бол хэвлэл мэдээллийнхэнд амжиж мэдээлэл өгч басалж чадсангүй. Ерөн сүүлийн хэдэн 7 хоногийн туршид бол улсын хурал дахь ардчилсан намын бүлгээс даваа гарагт бүтэн хуралдаанаа хийгээд мягмар гарагт ингээ мэдээлэл өгдөг ийм зүйл бол баг ингээд тогтож байх шиг байна. За энэ ёсоор өнөөдөр улсын хурал дахь одоо цөөнхийн бүлэг болон за улсын хурал дахь шударга сэвслийн бүлэг за мөн бидагч гишүүдийн зөвлөлөөс хамтарсан мэдээллүүдийг хэлээ. Ингээд эдгээр мэдээллүүдээс анзаарч гол одоо болгож байгаа мэдээллүүдийг өнөөдрийн юу болов хөтөлбөрөөр хүргэх юм. За өнгөрсөн 7 хоногийн баасан гарагт бидагчдын зөвлөлийн гишүүдээс санаачлан улсын хурал дүргэн мэдүүлж хилцүүлсэн нэг хууль бол унсан. За энэ хууль ямар хууль байсан гэхээр газрын засны тухай хууль байсан. Энэ хууль унснараа өөрөө улс их орны эрх ашигт ямар сөрөг нөлөө үзүүлж байгаа юм бэ гэдэг ийм мэдээллийг өнөөдөр улсын хурал дахь одоо бидагчдын зөвлөлөөс хэлж тайлбарлалаа л да. Улсын хуралд Монгол Ардын намын бүлэг, ардчилсан намын бүлэг хоёулаа улс их орны асуудал гэж улс төр жижиг гэж ярьдаг мөртлөө яг хэл хийх хоёр бол 180 градус эсрэг байна. Үүн дээр ялангуяа улсын хуралд Монгол Ардын намын бүлэгийн байр суурийг өнөөдөр илэрхийлснээс болоод энэ хууль өөрөө унлаа гэдэг ийм тайлбар хэллээ. За хуулийн гол агуулга концепц юу байсан гэхээр өнөөдөр бид нар мэдж байгаа оюу толгой болон 5 толгой за бусад томоохон одоо энэ гадаадын хөрөнгө оруулалттай томоохон одоо ордуудын эргэлтийг наашаа цаашаа худалдан авах эргэлт за энэ мөнгөний урсгалыг бол Монголын одоо дансаар Монголын одоо банкны дансаар ингэж хийж баяа гэсэн ийм зүйлүүд бол анх их яригддаг байсан. Гэхдээ энэ өөрөө төдийлөн хууль гэрэн дээр бол тусгалаа олж чадаагүй болохоос өнөөдөр нөхцөл байдал тийм шүү байгаа. Тэгэхээр альва тэр үүсэж байгаа валютын эргэлтийг Монголын банк санхүүгийн системээр дамжуулснаар бид нар өнөөдөр ингэж валютын хомсдолд орж өнөөдөр долларын ханш 1800 гарч долларын ханш төгрөг ингэж валютын эсрэг ингэж хүчтэй сулрах юм хандлага бол бий болохгүй байсан. За энэ алдааг бид нар цааш баг багаарч засаад явах хэрэгтэй. Энэний нэг салбар бол газрын тосны салбар. Өнөөдөр асар хэмжээний бас тодорхой хэмжээний одоо Монгол улс бол газрын тос түүхий тос бол олборлдог. За энийг бол экспортлдог, гаргадаг ийм улс байж байгаа. Тэгэхээр энэ асуудлыг өнөөдөр бас хуулийн хүрээнд хуульчилж, хуулинд нь өөрчлөлт оруулснаар бий болж байгаа орлогыг одоо дотоодынхон банк санхүүгээр дамжуулж энэ валютын хомсдол бий болоод байгаа асуудлыг бас давхар шийдвэрлэнэ гэсэн ийм зүйлүүдийг хэлж байна л та. Тэгээд газрын тосны хуульд цөөнхийн бүлгийн гишүүдийн зүгээс хэлж байгаагаар бидагчдын зөвлөлийн гишүүдээс хэлж байгаагаар газрын тосны хууль бол бүгд найрамдах Монгол ард улс гэдэг байснаас хойш баг өөрчлөгдөөгүй явж байгаа. Өөрөөр хэлэх юм бол шинэ нийгмийн тогтолцоонд орсноос хойш зарчим бол үндсэндээ өөрчлөгдөөгүй явж байгаа юм хуулиа гэсэн ийм мэдээллийг өгөөд байна. Тэгэхээр эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалж газрын засгийн салбарын холбогдох хуулинд өөрчлөлт оруулах ёстой гэдэг нь нэгдүгээр шалтгаан байна. За хоёрдугаар шалтгаан нь газрын засгийн хууль өөрөө салхи орлоггүй маш олон жилийг ингээд өнгөрүүлчихсэн. Тэгэхээр энэ хугацаанд газрын засгийн салбарт олон өөрчлөлтүүд бий болсон. Гадаадаас хөрөнгө оруулалтууд орж ирдэг болсон. Ер нь бол ихэвчлэн гадны хөрөнгө оруулалтын компаниуд газрын засгийн салбарт төвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Гэхдээ энэ мэтчлэн хууль эрх зүйн харилцааг зохицуулахад шинэ ойлголтууд бий болсон учраас энэ хуулинд зайлшгүй салхи оруулах юм шаардлагатай болсон. Энэ бол одоо хоёрдугаар шалтгаан байсан байна. Ингээ гуравдугаар шалтгаан нь юу байх вэ? Эрх жилүүдэд бид нар одоо дотооддоо түүхийн нэвтэ нэрээд газрын тусаа ингээд эцсийн бүтээгдэхүүн болгох гэдэг ингээд зорж байна. Үүнд мэдээж тодорхой хэмжээний бас хууль эрх зүйн орчныг зохицуулалт бидэнд шаардлагатай. Ингээд ийм олон шалтгааны үүдэн дээрээс уг нь энэ хуулийг төслийг оруулж ирлээ. Харамсалтай нь 32 гэсэн харьцаагаар энэ хуулийн төслийг бол унгасан. Конопт арсан гишүүдийн харьцаа эдгээр тэнцүү байгаа боловч 50 дээр нэмэх нэг гэжээж нөгөө хууль маань их хурлын шийдвэр бол хүчин төгөлдрүүлж идэг шүү. Тэгээд даанч энэ босхийг даваагүй учраас ингээд унчлаа л да. Тэгээд юу гэдгийг бидагчдын зөвлөлөөс бол эрх барьж байгаа намыг ч буруутгаж байна. За сөрөгчнийг ч гэсэн буруутгаж байна. Зөвхөн хин эсрэг коноп өгч гисэн юм бэ гэдгээс харах юм бол ер нь л тэр хүчний харилцаа бол ялгааг бол адилхан л байна л да. Тэгэхээр юу гэдгийг өнөөдөр сөрөг хүчин яаж одоо улс их орны хувьд санаа зовж байгаа вэ тийм ээ. За ардчилсан нам шударга сэвслийн бүлэгч гэсэн бас яаж улс их орны хувьд санаа зовж байгаа. Орой болгон бид нар дарга нарын санаа зовсон ажил хийж байгаа тухай яриануудыг сонсч байна. Гэхдээ л эцсийн мөчид шийдвэр гаргахдаа
нөгөө нэг ярьжсэн зүйлээсээ төсвөр шийдвэр гаргаад байна л да. Тэгээд жохом яг магадгүй зүгээр яагаад энэ хуулийн төслийг одоо унгах болов гэдгийг бас харах хэрэгтэй байна л да. Жишээлбэл одоо юу гэдгийг бичиг баримтын хувьд дутуу боловсруулагдсан юм уу? Шаардлага авахгүй байсан юм уу? Эсвэл оруулж ирсэн асуудлууд нь юу гэдгийг хитрхи одоо явцсан хүрээнд одоо бас асуудлыг олоод харчихсан байсан уу юу гэдэг мэдээж олон шалтгаануудыг хэлж болох л байх л та. Гэхдээ л энэ хуулийн төслийг бол өргөн барьсан газрын салбарын ч гэсэн өөрсдөө нэлээд хүлээлттэй байлаа. Эцсийн өмчт бол ингээд их хурал дээрээс тэмцлэг авсан бол үнжил байна л да. Энэ газрын тосны тухай хуулийг одоо батлах үед 64 гишүүн оролцсон 32-оор тэмцээд харамсалтай нэг санал тутаж энэ хууль бол дэмжлэг авч чадаагүй. Ялангуяа Монгол Ардын намынхан өрн бүрэлдэхүүнээр энэ хууль батлахын эсрэг санал өгсөн. Намын удирдлага нь намын гишүүдэд нөгөө буруу аргаараа муухай аргаараа хайрцагж байгаад энэ хуулийг унах гэдэг унгахыг гэсэн үүрэг өгсөн гэж байгаа юм. Энийг бол ажлын хэсэгт оролцож байсан жирийн гишүүд нь хүртэл бас хэлж байна. Монгол Ардын нам өнгөн дээр эдийн засгийг сайхан болгохын ард түмний амьдрал хэцүүдлээ валютын ханш өслөө гэдэг ингэж ярьдаг үстэй. Гэтэл ам ажлынхын зөрөө 180 гаруйц байна. Ам ажлынхын зөрөө 180 гаруйц байна. Түүнээс гадна одоо ажил нам дотор ч гэсэн ашиг сонирхлын зөрчилтэй энэ хуулийг батлуулахгүй хүсэлтэй ийм гишүүд байсан. Ялангуяа зарим сайд нар карта шургуулад гараа авчихсан. Энэ бол эсрэг санал тооцогдсон. Ялангуяа бүр газар ардчсан намын бүлгийн дэд дарга одон туяа эсрэг санал өөрийн хуруугаар гарч өгсөн. Одон туяагийн гэрээний үзий өрн газрын тосны хөрвүүлэх газрын даргаыг одоо өнөөдөр хашчаад та бүхэн мэдж байгаа. Харамсалтай байна. Тэгэхээр өнөөдрийн улсын хурлын олонхыг харахаар нэг л тийм нэгдсэн одоо бодлого шийдвэр дээр яг нэг байр сууринд нэгдэж чадахгүй байгаа юм дүр зураг харагдаж байна л да. Энэ ч өөр анханасаа улсын хурлын сонгуулийн үр дүн гарахад л тодорхой ойлгомжтой юм дүр зураг харагдаж байна. Яг гэвэл нэг нам дангаар олон хулаагүй. За одоогийн засгийн олонхыг бүрдүүлж байгаас бол ардчсан нам тэргүүтээ Монгол Ардын Явсгалт Монгол Үндэсний Ардчлалын шударгаас эвсэл за дээрэс нь иргэний зэрэг ногоо нам гэсэн ийм бүрэлдэхүүн 3-4 намын ингэ төлөөлөл байгаад байгаа. Тэгэхээр энэ хуулийг бол яг олонхын зарим хэсэг нь дэмжиж байсан, зарим хэсэг нь өөрөө зориуд санаатай ингэж унагсан гэдэг ийм одоо мэдээллийг өнөөдөр улсын хурал дахь бедагчдын зөвлөлийн зүгээс хэлээд байна. Өөрөөр хэлэх юм бол энэний цаатлын ашиг сонирхол нь өөрөө ямар зүйл байж болох вэ гэдэг дээр ч улсын хурлын гишүүн болорчлон тодорхой бас тайлбарыг хэлж байна. Энэ нь өөрөө иргэд олон нийтэд ч бас нэг зүйл анзаарч байгаа. Юу гэвэл өнөөдөр төрийн албыг төрлийн алба болгосон гэдэг ийм зүйлийг ярьдаг болсон. Улсын хурлын гишүүд юм ярихдаа наана их орны ашиг сонирхол гэж ярьдаг боловч яг коноп дараад шийдвэр гаргахдаа магадгүй энэ цаана өөрөө бизнесийн одоо холбоос үлбэтэй авилга хэл ахуулын сэдэлтэй юм зүйлж байж болох юм гэдэг ийм одоо тайлбарыг хардталтыг бол бас өнөөдөр бедагчдын зөвлөлөөс л хэлж байна л да. Ийм ч үндслэлээр сэдлэлээр энэ хуулийг зориуд одоо унгаасан байж болох юм. Зориуд өөрсдийнх нь ашиг сонирхолд тодорхой хэсэг бүлэг одоо хүмүүсийн бас ашиг сонирхолд энэ хууль өөрөө нийцэхгүй байгаад байгаа учраас зориуд унгасан байгаа гэсэн юм хардталт бас таамаглалыг дэвшүүлж байна л да. Тэр улсын хурал дээр шийдвэр гаргахад нөгөө эрх ашигын ирэм гэдэг юм бол алдагдчихсан гэдгийг газрын засгийн хуулийн дээр бол тод харууллаа л гэж би даагчид ер нь шууд дүгнээд байна л та. Тэгээ нөгөө уг нь бол үгдгийн зарчим ёсоор бол шийдвэр гаргахдаа бид улс орны эрх ашигыг нэгдүгээр л ирэмбэлж байгаа байх гэж одоо итгэж найдаж байгаа шүү дээ. Гэхдээ бодит байдал дээр улс орны эрх ашиг тэр хончуулагдаад нөгөө нь хилээд байгаа бүлэглэлүүдийн эдийн засаг одоо тэр бизнесийн бүлэглэлийн хэн нэгний эрх ашиг хүчтэй орж ирдэг тэрэн дээрээ ингээд их хурлд их тийм юу гэдгийг гүн болтой хадгалагдчихсан ингээд тодорхой шийдвэр болгон дээр тэр нь ингээд тод илэрчээд боллоо гэсэн ийм л зүйлийг шууд одоо бедагчдын зөвлөлөөс өнөөдөр хэлээд байна л. Энэ бол юу гэдгийг анхаарал одоо бас дүгнэлт болов гэж харж байна л да. Түүнээс гадна өнөөдөр улсын хурал дахь цөөхөн бүлгийн бедагчдын зөвлөлийн зүгээс бас нэг санааг дэвшүүлсэн. За улсын хурлын төсвийн байнгын орон дарга тэргүүтээ энэ бедагчдын зөвлөлөөс нэг санаа хэлсэн. Тэрний үг гэхээр Монгол банк бол өөрөө ханшийн одоо бодлогоо мөнгөний бодлогоор барьж авах гол үндсэн үүрэгтэй. Түүнээс эдийн засгийн одоо тэр өсөлт гэдэг бол засгийн газрын асуудал. За Монгол банк өөрөө улсын хурлаас томилогдож байгуулдаг улсын хурлын харьяаны юм байгууллага. Энэ ч утгаараа өнөөдрийн эдийн засгт үүсэж байгаа нөхцөл байдал бол ханшийн одоо эрсдлээс болж үүсэж байгаа нөхцөл байдал бий болж байгаа учраас Монгол банк цорын ганц одоо гэж баг хэлж болохоор Монгол төгрөгийн одоо үндсэн валютын одоо төгрөгийн одоо ханшийг
хэлбэлцэлгүй ингэж барьж явах хэрэгтэй, доктортой байлгаж явах хэрэгтэй энэ үүргээ биелүүлж чадсангүй гэж үзээд Монгол банктай хариуцлага ярих цаг бол болжээ гэдэг асуудлыг өнөөдөр хөндөж гаргаж ирж тавилаа л да. Өнгөрсөн хугацаанд мөнгөний зөөлөн бодлого болсон. Өөрөөр хэлэх юм бол эдийн засгийг мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх байдлаар тэлнэ гэсэн ийм бодлого явж ирсэн. Гэхдээ эдийн засгаа тэлж мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлж байгаа гэд авсан арга хэмжээ маань өөрөө дотроо бас жоохон алдаатай байлаа гэдэг ийм шүүмжлэлийг өнөөдөр улсын их хурл дахь бие-даагчдын зөвлөлийн гишүүдээс хэлж байна. Төсвийн байнгын дарга даваас өмнө тэргүүдийн гишүүдээс. Тэгээ энэ шүүмжлэлийг одоо энэ гишүүд одоо хэлж байгаа болохоос өмнө нь за бараг жилийн өмнөөс бол хэлж эхлээд байсан л да. Эдийн засагчид маш олон эдийн засгчид хүндлэнгийн судлаачид хэлж байсан. За нөгөө талд Монгол улсын ерөнхий сайд асан Дашин Бямбсурангаа хүртэл хэлж байсан. Гаднаас зээлж авсан баахан мөнгөө бид нэр буцаагаад нөгөө асар хэмжээний валют зарлагддаг салбар руугаа хийгээд байна шүү гэж. Өөрөөр хэлбэл гудамж зам талбай засах эргээд хурдан одоо валют доллар буцааж олдоггүй юм салбар. За дээрээс нь барилгын салбар гэдэг олон том каркас барьсан гэдэг. Өөрөөр хэлбэл мөнгийг буруу зарцуулсан энэ бодлогын үр дүн чинь өөрөө ийм зүйлийг авчирлаа шүү гэдэг. Ийм л дүгнэлтэнд улсын хурлдах нэг зөвлөл нэг хэсэг нь бол бас хүрж байна л да. Одоогоос нэг сарын өмнө эдийн засгийн гаргаж ирсэн нэг шүүмжлэлийг санаж байна. Юу гэж хэлж ирсэн бэ гэхээр хүмүүс долларын ханш өслөө инфляц асуудлыг л засгийн газарлуулж чиглэл засгийн газрыг шүүмжлээд байгаа. Угтаан бол долларын ханшийг чинь одоо ингээд жинхэнэ хариуцж байгаа байгууллага Монгол банк байна шүү дээ. Монгол банк өнөөдөр ийм нөхцөл байдал донд засгийн газрыг бамбаагаа болгочод өөрөө ард нь цэвэрхэн үлдээд байна гэсэн ийм шүүмжлэлийг хэлж ирсэн. Тэр шүүмжлэл бас одоо санаанд орж ирсэн л да. Ер нь бол эдийн засгаа тэлэх бодлого явуулах нь зөв байсныг үзэг байсан. Гэхдээ арга нь буруу байсан. Монгол банк гэдэг нь төв банк ийм бодлогыг бол нэг явуулдаггүй. Эдийн засгийн байгууллагуудаараа жишээлбэл одоо хөрөнгө оруулалтын бодлого явуулж байгаа байгууллагаараа дамжуулаад экспортын орлого нэмэгдүүлэх чиглэл рүү энэ мөнгийг гаргасан бол болох байсан. Гэтэл барилгын салбарт өгчөж байгаа тийм үү? Барилгын салбар экспортын орлого болох уу? Бараг үгүй. Бараг үгүй. Зүгээр яг гадныхын төрөөс шинэ байр офис байвал төрөөсөж нэг магадгүй. Гэхдээ энэ үуч харин хэрэг тэр мөнгөө эдийн засгийн тэлэх бодлого экспортын чиглэлтэй экспортын орлого үйлдвэрлэлд явсан бол өнөөдөр бид нар валютын амсгалд орохгүй байсан. Зөвхөн барилгын салбар руу хийсэн учраас барилгын салбар чинь импортын орц ихтэй. Ихэнх барилгын материалыг бид нар гаднаас авч байгаа шүү дээ. Хамаг валютаа тийшээ алдсан байхгүй юу? Энэ л төв банкны нөгөө одоо мөнгө зээлийн бодлогын алдаа байсан. Уг нь бол бид нар яг эдийн засгаа ямар нэг хэмжээгээр тогтвортой авч гарахын тулд бол ер нь хувийн хвшлүүдээ бизнесээ дэмжих ёстой. Би бол бизнест мөнгө гаргахыг бол буруу шаардлагагүй. Яг л тэр мөнгө эргээд компани орлогыг нэмэгдүүлнэ, орлого нэмэгдэхээр татвар нэмэгдэнэ гэдэг чинь төсвийн орлого сайжирна. Гэхдээ буруу чиглэл рүү энэ мөнгийг өгсөн л асуудал байгаа юм. Одоо улсын хурал дээр хэлцэгдэж байгаа асуудлуудаас гол анхаарал татж байгаа асуудал бол улсын хурал одоо энэ Монгол улсын өрийн таазыг нэмэгдүүлэх үгүй гэдэг асуудал болоод байна л да. Энэ өрийн таазыг нэмэгдүүлэх гэдэг асуудал бол өөрөө дан ганц олонхын шидэд явж чадхааргүй асуудал байна. Яг гэвэл улсын хурлын гишүүдийн 3-ны 2-ын дэмжлэгийг авч шийдэгдэх учраас энэ дээр одоо цөөнхийн бүлэг ямар байр суурьтай байна вэ гэдэг нь өөрөө их чухал юм асуудал болж байгаа. Тэгээ өнөөдөр энэ асуудлаар цөөнхийн бүлэг өөрсдийн одоо байр суурийг нэгтгэж нэгдсэн байр суурь бол илэрхийллээ л дээ. Юу гэхээр үлдэж байгаа хугацаанд яг энэ одоо өрийн таазыг нэмэгдүүлэх юм бол Монгол улс дахиад 11 их 80 төгрөгийн одоо зээлийг авах юм боломжтой болно. Өнөөдрийн байдлаар бол 8 их 80 төгрөгийн зээлийг авч чад байна гэсэн ийм тооцоог бид нэр хийж гаргалаа гэдэг юм зүйлийг хэлж хэлдэг. Өөрөөр хэлэх юм бол энэ ирэх барьж байгаа 4 жилийн хугацаанд Монгол улс нэг 20 орчим тэр их 80 төгрөгийн ийм одоо гадаад үрийг аваад ингээд эдийн засаг руугаа оруулах нэ. Гэвтэл өнгөрсөн хугацаанд авсан тэр мөнгийг хэрхэн яаж зөв зарцуулсан уу, буруу зарцуулсан уу гэдээ аваад үзэхлээр иргэд олон нийтийн яг тэр бодит орлого юм нэмэгдсэн үү, сайжирсан уу гэдэг асуудлыг аваад үзэхээр өөрөө эрхэхэн шүүмжлэл дагуулж байгаа, эрхэхэн эргэлзээтэй байгаа тохиолдолд энийг бол дэмжих боломжгүй маа гэсэн нэгдсэн байр суурьнд хүрсэн байна л да. Төсвийн хүрээний мэдээлэл дээр 2014 оны төсвийн хүрээний мэдээлэл дээр 2014 онд дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг 14.8%-аар тооцож байсан болвол 11.2% болгож буулгахаар 2015 онд 16%-ийг тооцож байсан бол 10.2% болж буулгахаар 2016 онд дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 14.8%-ийг тооцож байсан бол 7% болгож 2 дахин буулгахаар тооцоо орж иж байгаа. Нэг талдаа зээл аваад байдаг үлдэж байгаа 3 жилийн хугацаанд 11 их 80 төгрөгийн зээл авна гэж байгаа мөртлөө нөгөө талд нь дотоодын нийт бүтээгдэхүүн маань өсөхгүй нэ, буурах нэ. 14%-аас 7% хүртэл буурах нь.
Ингээд үзэхээр энэ өсөлт маань дотоодын нийт өсөхгүй буурч байгаа. Нөгөө талд нь зээлийн өсөлт маань одоо ард иргэдийн нуруунд маш том дарамт туулна. Ийм байдлаар гаднаас зээл аваад өр тавиад байдаг. Ард иргэдийн маань бодит орлого нэмэгддэггүй. Монгол улс эдийн засгийн өсөлт бий болдоггүй. Хөгжил дэвшил бий болдоггүй. Ийм байж болохгүй. Ийм учраас Монгол Ардын намын бүлэг үүнийг хатуу буруушааж байгаа. Өмнө ч тийм байр суурьтай байсан, цаашдаа ийм байр суурьтай байгаа шийдэж байна. Тэр ер нь яг Чингис Бонд, Самура Бонд гэдэг ярьж байхдаа зэрэгцээд сөргөчийн бол ер нь бол их шүүмжилж байсан. Бид үр тавьж болно. Тэгтээ тооцоо судалгаан дээр үндэслэж тавьсан өөрөө юунд зориулж одоо юунд зарцуулах юм бэ гэдгийг эхлээд бид нэр судлаад тогтчихсон байх хэрэгтэй. Тэгжээж үр тавих асуудлыг ярилцъя гэж байсан. Энэ удаад мэдээж ингээд өр өдөрлөнгөө хуулинд өөрчлөлт ороод өрийн таазыг нэмэгдүүлэх асуудал дээр сөргөчийн мөн л одоо эсрэг байр суурьтай байна. За үүнээс гадна өнөөдөр бид нар яагаад өрийн тухай хуулинд өөрчлөлт оруулах гэдэг байгаа юм? Яагаад эдийн засгийн бодлого буруу явсан гэдэг юм? Энэ бүгд дээр л одоо нөгөө долларын ханш гэдэг юм буцаж эргэж очиод байна л да. Тэгээд долларын ханшийг ингээд айхтар савлуулсан байгууллагатай одоо савлуулсан. Тэгээд энэ нөхцөлд одоо бид хариуцлах хэн нэгэнтэй л ярих хэрэгтэй гэдэг байр суурийг мөн л одоо Монгол Ардын намын бүлгийн гишүүд хэлж байна. Гэхдээ ийм байр суурийг илэрхийлэхдээ түрүүчийн нөгөө бие даагч зөвлөлийн гишүүдийн хэлж байгаа байр суурийг л мөн л одоо бас давтаж хэллээ л. Өөрөөр хэлбэл Монгол банк долларын ханшийн өсөлтөнд хариуцлага одоо үүрэх ёстой. За энэ байр суурийг инхээр гишүүнээр одоо төлөөлөл болгож үзэгчтэй үзүүлье. Иргэн булганы авдаг цалин тэтгэр орлого яаж багассан бэ гэдгийг бүгд мэдэж байна. Тэтгэрөө буугаад 2 тор хүнс авдаг байсан бол өнөөдөр 1 торыг л авдаг болсон. Энэ бол эдийн засгийн бодит хамгийн энгийн илэрхийлэл. Монгол төгрөг дэлхийд хамгийн хүчтэй суларсан 3 валютын нэг болсон. Өнөөдрийн байдлаар 40 орчим хувиар Монгол төгрөг суларчаад байна. Дээрээс нь инфляцийг нэмэх юм бол эхний 5 сарын байдлаар Монгол улс эдийн засгийн инфляц 12% гэж. Буюу үнгүүд дахиад 12% явж байна л гэсэн тоо байгаа шүү. Мэдээж их Монгол банк их хурлын дэргэдэх байгууллагын хувьд энэ хаврын чуулганд багтаж бид 6 сарын 1-ний дотор өнгөрсөн хугацаанд Монгол банк явуулсан бодлогоо тайлагнах хэрэгжүүлсэн бодлогынхаа үр дүнг хянаж үзэхийг даалгасан тогтоол гарсан байна. 6 сарын 1-ний дотор Монгол банк их хурлд асуудал оруулж ирнэ. Өөрөөр хэлбэл улсын хурлд Монгол Ардын намын бүлэг буюу цөөнхийн бүлгийн байр суурь улсын хурал дахь бие даагчдын зөвлөлийн байр суурь хоёр давхцж байна. Монгол банкны ерөнхийлөгчид Монгол банкнд ер нь хариуцлага тооцож явдаг. Монгол банкнд гэхдээ хариуцлага тооцоод өөрөө долларын ханш буух уу гэдэг асуулт бас байгаа. Эцсийн одоо нөгөө бидний одоо шийдэх гэдэг асуудал маань өөрөө шийдэгдэж чадах уугүй. Хэрвээ Монгол банкны ерөнхийлөгч огцруулаад өөр ерөнхийлөгч авчирч тавиад долларын ханш одоо буух юм бол төгрөгийн одоо ханш чангарах юм бол тийм нөхцөл байдал үнэхээр бодиттой харагдаж байгаа юм бол бушуухан шиг зэрэг хийх хэрэгтэй. Гэхдээ Монгол банкны ерөнхийлөгч огцруулчаад дараад нь өөр нэг ерөнхийлөгч авчираад нөгөөх нь ингээ асуудлыг зохицуулаад ингээд явах уугүй юу гэдэгтэр бас бодож үзэх ёстой байх гэж зүгээр ийм зүйлийг бол хөндлөнгийн ажиглагчдаас бас хэлсээр л байгаа л да. Тэгэхээр улсын хурл төсвийн тодорхойлолыг хэлцэж байгаатай холбогдуулж бие даагч зөвлөлийн гишүүдээс бас нэгэн саналыг гаргаж ирдэ. Нэг тийм шин санал бол биш. Зүгээр бие даагчид энэ саналыг дэмжиж байгаа гэдгээр бас чухал байж болох юм л та. Юу гэхээр төсвийн тодорхойлолыг хэлцээд төсвийн тодорхойлолд урсгал зардлыг 20 орчим хувиар одоо хэмнэнэ танна гэсэн ийм үг өгүүлбэр яваад байгаа л та. Тэгээд төсөө бид нар нэгэнт хэмнэх гэж байгаа юм бол урсгал зардлаа хэмнэх гэж байгаа юм бол зөвхөн урсгал зардал гэж яриад зогсохгүй нөгөө бүтэц рүүгээ бас цуг орох хэрэгтэй гэдэг юм л та. Өөрөөр хэлбэл засгийн газрын бүтцийг дахаажчихсан байгаа сүүлийн жилүүд төрийн албан агчдын оронтой огцон нэмэгдсэн энэ төр гэдээ яриад байгаа. Тэгэхээр бүтэц рүүгээ эргэж харж ээж бүтцээ бид нар бас өөрөө задлж ээж давхрын төсвийн тодорхойл дээр яригдж байгаа хэмнэлтүүтэй цуг хийгээд явах хэрэгтэй. Ингэж энэ маань өөрөө хэмнэлт таналт бол чадна гэж хэлээд байна. Тэгэхээр энэ бол бас их чухал байр суурь баг. Өнгөрсөн өдрүүдэд бол сөрөгчний зүгээс засгийн газрын бүтцийг дахаажчихсан байгаа гэл олон юм одоо баримтуудыг яриад байсан. Бие даагчдын зөвлөлөөс бол өнөөдөр яг энэ байр суурийг бас илэрхийлж байгаа. Өөрөөр хэлбэл засгийн газрын бүтц томорчихсан юм байна. Засгийн газар бүтцээ эргэж харах хэрэгтэй гэдэг байр суурийг бол бие даагчдын зөвлөл дэмжиж яах гэж харж болохоор байна л да. Ер нь бол одоо энэ төсвийн хэмнэлтийг гаргахын тулд нэг анхаарах чиглэл бол бүтцийн өөрчлөлт байгаа. Тийм учраас бүтцийн өөрчлөлтөө уялдуулж хамт энэ төсвийн хэмнэлт гаргах асуудлыг ярих ёстой. Би бол хамгийн их төсөв танах боломж бол илүү орон тоон дор байгаа гэж бодож байна.
Тийм учраас энийг бүтцийн өөрчлөлтөд хамт хийх ёстой. Энэ бол 5 хоногийн хугацаанд зөвхөн хөрөнгө оруулалтын арга хэмжээний хүрээнд төсвийн хуульд нэмэлт өөрчлөлт орж байгаа учраас бол яг бүтцийн өөрчлөлтөд хамтгсан хэмнэлтийн асуудлыг бол авч үзээг байгаа. Энийг бол төсвийн тодтголоор хийн. Тогтоолоор үүрэг өгсөн байгаа ш тодтгол хийн ийм чиглэлд анхаар гэж. Тэр хүрээнд бүтцийн өөрчлөлтөд хамт энэ асуудлыг бүрэн хийх ёстой. Зарим яамдууд илүү ээж л шүү дээ. Тийм биз дээ. Нэг яамыг 3 болгоцсон юм байж л байгаа шүү дээ. 2 болгоцсон юм байж л байгаа шүү дээ. Энэ бүгдийг л одоо харж бүтцийн өөрчлөлтөнд хамт хий гэдэг ийм чиглэлийг л байнгын хороо барьж байгаа. Улсын хурлын төсвийн байнгын орон дарга даваас сүрэн төсвийн өөрчлөлтийг хийхдээ төсвийн одоо хэмнэлтийг хийхдээ орон тооны бүтцийн өөрчлөлтөд хамтдагч хийх ёстой. Өөрөөр хэлбэл данхаасын бүтцийг танах ёстой гэсэн байр суурь бол илэрхийлж байна. Гэхдээ энийг бол сөрөг хүчний зүгээс цөөнхийн бүлгийн зүгээс бол байнга илэрхийлсээр ирсэн. За үүнд бол засгийн газраас бас тодорхой яг тийм байр суурийг илэрхийлэхгүй л байгаад байгаа. Ийм асуудлууд байгаа. Тэгээд эцэст нь бас хэлэхэд өнөөдөр 2014 оны төсвийн хүрээний мэдээлэл 2015-16 оны төсвийн төсөөлөлд өөрчлөлт оруулах гэдэг юм хуулиуд ороод ирсэн байгаа. За өрийн удирдлагын тухай хууль бас ороод ирсэн байна. Энтэй дагалдуулаад өрийн таазыг нэмэгдүүлэх гэдэг юм асуудлууд орж ирсэн. Тэгэхээр энэ дундаас зөв нэг одоо бас дэвшилттэй зүйл бол гарах ёстой. Өрийн одоо удирдлагын тухай хуулинд өөрчлөлт орсноор юу гэвэл өмнө нь Монгол улс 1.5 тэрбум ам долларын бондыг шууд гаднаас аваад оруулж ирэхэд яаж зарцуулах юм? Төсвийн хүрээнд дотор төсвийн хуулийн дотор оруулж ирээ зарцуулах юм уу? Эсвэл тэрийг менежментийн яаж хийх юм? Яаж буцааж одоо төлөх юм гэдэг юм нэгдсэн бодлого юм бол хуульчлагдаагүй, өөрөөр хэлбэл тодорхой одоо бус байсан. Тэгвэл одоо энд өрийн хуулинд өөрчлөлт оруулах, өрийн удирдлагын тухай хууль орж ирснээрээ хэрвээ гадаадаас захаас мөнгө босгох юм бол яаж зохицуулах нь бол ойлгомжтой болж ирж байна. Өөрөөр хэлбэл төсөв дотроо оруулж ирж энэ мөнгийг бол зарцуулах хэрэгтэй. Яагаад гэвэл эцсийн дүндээ төсвөөс нь өөрөө төлөгдөнө гэдэг ийм зүйл дээр бол улс төрийн намууд одоо улс төрийн бас зөвшөлтсөл нэгдсэн байр суурьд бол хүржил байх шиг байна л да. Энэ өөрөө нөгөө үнэнд гүйцэгдэн гэдэг шиг анх төсвийн 1.5 ам долларын бонд босгож явахад төсвөөс төлнө гэж хэлэхэд юу ч төсвөөс төлж идэв төсвөөс төлөхгүй гэж хүртэл хэлж исэн албан тушаалтнууд хариуцлага хэмжээний албан тушаалтнууд байсан шүү дээ. Тэгвэл өнөөдөр энэ асуудлаа өөртөө энэ хэмжээ байдлаар нэгээд их хурал дээр оруулж ирж байгаа юм дүр зураг харагдаж байна л да. Энэ хуулийн ач холбогдлыг сэтгүүлч Лундангийн болормоо маш энгийнээр хэлчихсэн байсан шүү дээ. Өөрөөр хэлбэл хэн нэг сая дураараа бондын мөнгийг зарцуулах хэрэггүй болно л гэсэн юм л ач холбогдлыг одоо товч үг тодорхой илэрхийлчихсэн байна лээ. За ингэ үзэгчтэй юу болон нэвтрүүлгийн даваа гарагийн дугаарыг та бүхэнд үзүүллээ. Лав гарагийн 22 цагаас манай дараагийн нэвтрүүлгийг та бүхэн авч үзээрэй.